Сайн байна уу? Хилчээ Алтан Борс клубын тамирчин Тамир байна. За би тэгээ та нартай өөрийнхөө амьдралын түүх, дурсамжтай болон нийлүүлээд 9 зургийг танилцуулъя. За миний энэ зураг бол цэцэрлэгтээ даруулж исэн хамгийн сэтгэлд ойрхон байдаг тийм зураг байна. Энэ цэцэрлэгт байх үе яг энэ цамцтайгаар энэ төсөөлдөг баахтай харахтаа энэ цамц илүү сэтгэл үлдсэн болохоор энэ зургийг сонгосон маа. За энэ зураг бол манай хоёр дүү баг дүүтэйгээ хамгийн анх даруулсан зураг нь баг энэ зураг байсан. Хоёр дүүтэй хайртай шүү. За энэ зураг бол би 2024 оныг шинжлэх ухааны филологийн сургуулийг Дулааны цахилгаан станц Дулааны инженер мэргэжлэр төгссөн. Энэ зураг бол дадлах хийж явах үед үлдсэн хамгийн турсамжтай бүх станцд болсон үеийг санагдуулдаг зураг болохоор энэ зургийг сонгосон байгаа. За тэгээд дараа нь энэ бөмбөгтэй зураг бол би 2023 оны лигт оролцож чадаагүй. Тэгээд тэр үед багийнхантайгаа хамт туслаад арын албанд ажиллаад явж байхдаа волейболыг бас илүү их ингээд талбай дээр биш ч гэсэн гадуур багийнхантайгаа туслах юу байна гэдэг талаас нь илүү их ойлгож, илүү их тоглох хүсэл хамгийн их асчээсэн тэр үе болохоор энэ зургийг сонгосон байгаа. Энэ зураг болохоор маш шүтэст ороод волейболын шишгтаа 4 жил тоглосон тэр энэ зураг байна. Маш шүтэс бол үнэхээр хоёр багаараа гоё юг мэрэмтэй нэг тийм гоё сэтгэлд дулаахан тийм гоё урамсгалтай нэг гэр бүл шиг тийм сэтгэл төрүүлсэн болохоор энэ зургийг сонгосон байгаа. Хэрэгтэй юмхтэй багаараа ах нар ингээл одоо бүгд ингээл ах нар ирж тэмцээ үздэг, тэмцээнд дуусгаад ирдэг, бүх ингээд сэтгэлээ зориулдаг. Шүтээсийнхаа багийнхан бас баярлаа. За тэгээ энэ зураг болохоор маа багийн Наранхуугийн Тамир. Бид хоёр адилхан нэртэй. Адилхан нэртэй болохоор бид хоёрт бас илүү ингээд нийлэх, илүү хамт байх цаас ихсэн юм болов. Нэгнээс ойлгосон юм болов гэж боддог. Одоо ч гэсэн найзууд нэг баг энэ жил хамт тоглоно. Тэгээд хамт талбай дээр гарахаар бид хоёрын нэрийг дандаа овогтойн дууддаг. Дандаа тэр нас айгуу сонирхолтой байдаг. Хоёр Тамираа гараад ирлээ гэтрийг хичтсэн. Сэтгэл сонирхолтой. За энэ зураг бол аав ээжтэйгээ авсан 2005 онд дараасан 3 настай хувийн зураг байна. Манай аавыг Баяр Сүрэн гэдэг. Манай ээжийг Цэнд Аюуш гэдэг. Манай аав бол өөрөө нэгтлэн бодож мэргэжилтэй ч гэсэн волейбол спортыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, хайрлаж явдаг тийм хүн байгаа. Нааг бүр бага ухаас тэгэл заалаар дагуулж хамт ингээд бөмбөг тоглож, хамт тоглож өссөн болохоор волейбол спортод хамгийн их түлхэж, хамгийн их ингэж хөтлөж оруулсан аав байсан. Манай ээж бол нааг бол волейбол тоглоход бүх талаар нь дэмждэг байсан. Гэтэ жоохон хичээлээ гэж илүү их жоохон шахдаг байсан л да. Гэтэ бас бүх талаар нь дэмжсэн аав ээж хоёртоо баярлаа. За энэ зураг бол манай хоёр дүү. Тэгээд бид гурав нэг гурлаа нэг зураг даруулдаг байж байгаад дүүгээ баг дүүгээ их том болсны дараа энэ зургийг даруулсан болохоор гурлаа даруулсан хамгийн гоё зураг гэж боддог. Зүгээр ингээд гэртээ хоёр дүүтэйгээ байгаа тийм зураг байна. За энэ зураг нь болохоор 2020 оны залуучдын ёсны аваргаар төрүүлсэн зураг байна. Энэ үед 2019 онд ер нь нийт энэ бүрэлдэхүүнийг мөнх хоёр засгалжуулагч нь засгалжуулчихсан. Мөнх хоёр засгалжуулагч дасгалжуулаад цуглуулад 2019 онд цуглуулад 20 онд анхны тэмцээнд ороод төрүүлсэн. Тэр нь бас бид цаашдаа тоглоод явах урам зориг их зүйлийг өгсөн гэж боддог. Тэгээд энэ багаараа 3 жил залуучдын ёсны аваргад финалцсан. Яг энэ бүрэлдэхүүн одоогийн бүрэлдэхүүний 60%-ийг бүрдүүлж байгаа. Тэгээд маа багийн дүүнер дээр нахнараас гаан очрах багийн ахлагч гаан очрах маа нэгдээд энэ жилийн лигтээ шинэ өнгө төрхөөрөө уулзж байна. Хилчээ Алтан Борс баг. Тэгээд манай охийг дэмжээрэй. Хилчээ Алтан Борс багаа дэмжээрэй. Үргэлж хамт байдаг Хилчээ Алтан Борсын гэр бүлийнхэн үргэлж дэмждэг хайртай гэр бүлийнхэн найзууд бүгдэнд баярлалаа. Миний дурсамжаараа хэлсэнд баярлалаа. 9 зургийн багтаахт бас хэтэрхий баярлалаа. Хилчээ Алтан Борс багаа дэмжээрэй.